Бодсноос өндөр юм байна. Энэ хардаа бид хоёр барагчсан гэж боддоо. Энэ зоопаркийн ажилд нь хоололж явах шиг байна. Яг л энэ хооч юм шиг, муурч юм шиг. Сино дэбравэ миний шинэ бичлэг тавтамаар бол за удаан бичлэгээрээ уулзсангүй. Ягаад удаан алгуулч байгаа гэхэлэр өөртөө амралт өгсөн байгаа. Тэгээд 7-8 бараг 10 хоног байна уу? Аялал хийж явж байгаад ирлээ. Тэгээд влог хийх гэж оролдлоо. Ер нь влог хийн гэдэг чинь өөрөө авьяас юм байна. Влог хийдэг хүмүүсийг бол амар бишрлээ. Өөрөө ингэж влог хийх гэж оролдоод тэгээд влог хийдэг хүмүүсийг бол аягүй шүтлээ, бишрлээ. Энэ бол үнэхээр мундаг ажил байна. Яагаад вэ гэхлээр би ингэж аялж явж байгаад влог хийхээ мартаад өөрөө ингэж ангаагаар ингэ аялаа явчихдаг. Тэгээд ямар ч ч гэсэн влог хийж оролдож үзэж гин. Тэгээд явандаа сайжирна гэж бодож гин. Тэгээд эхний маань бичлэг болохоор Францын өмнөд хэсэгт байрладаг Сижон гэж сафари паркт зочилсон бичлэгээр уулзах гэж байна. Тэгээд бичлэгийг маань дуглан сууж талан сарих юм. За ямар ч гэсэн сафари парк руу ороод ирлээ. Би анхааруулгын цаас өгсөн. Гэтэ одоогийн мэдлэр ямар ч баага хараагүй л байж байна. Пумба! За энэ бол яг л Африк шиг санагдчихэ шүү. Салхи малх шуураад айгу хуурай. Африкт очиж үзээгүй ч гэсэн яг л ийм л байх гэж бодогдож байна. Энэхүү сафари парк гэдэг болохоор ингээд яг дөнгөж ороод машинтайгаа аялаад явж байхдаа дөнгөж эхлээд ороход бол угаасаа арслан болон баага нэг хэсэг байдаг. Тэгээд эхэлж орохдоо болохоор баага хараагүй, арслангийн ч бас олж хараагүй. Тэгээ шууд өргөжлөлтөд өөр энгийн амьтад руугаа явсан. Тэгээд дотгошоо ороод хэсэг хөлөөрөө алхаж ингэж өөртөө цочилдог газар байгаа. Тэрүүгээр орж явсан. Өөр газар очиж амтан харах гад тэгээд нөгөө нэг Симбан дээр гардаг юу гэдэг штэ цөөржон тэнд байна. Ойртож ирэхгүй нөө. Гэтэ одоо ингэж эргэн тойрныг ингээ харуулна штэ. Би эдгээр амтнаас илүү хүүхдүүдийг илүү харж байна. Хүүхдийн паркт ирсэн юм шиг. Айгүй олон хүмүүс ингээд хүүхдүүдтэйг ирсэн. Yes. So boy. Nice car for the kid. Ихтэй амтын юус олж харахгүй байна. Амар том талбайг хамарсан сафари парк байна. Гэхдээ амтны нь цөөх юм байна. Тийг санагч байна. Тэнд ингээд юу гэдэг лээ өнгөлөг шоу байна. Тэнд кенгуру байна. Тэгээд бас энэ сүүдэрт бас ингээд нэг байж ах шиг байна. Наша хардгүй их цантай юм бэ. Нэг тоогод харчаач ээ. Оо, тийм байлгүй дээ.
Оо баярлаа. Тэгээд надад харагдахгүй гинэ чаашаа сухтаачлаа. Оо буцаа гараад ирсэн. Зүгээр наашаа чигээр алхаж ирээд загварын шоу үзүүлчихэд буцаад тойрж ирэж байгаа шиг явж штт. Тэгсэн чинь баач. За тэгээд энэ хөө Сижон гээд Safari Park-ны үнийн мэдээллийг хүргэе гэж бодож байна. Том хүн болохоор 34 евро. Хүүхэд болохоор 4-өөс 14 насны хүүхэд 24 евро. Тэгээд тусгай хэрэгцээт хүн болохоор 14 евро 50 цент байдаг юм байна. Харин нэг машиндаа 5 хүн буюу 2 том хүн, 3 жоохон хүүхэдтэй тохиолдолд 5 хүн байгаа учраас хямдралтай байна гэсэн үг. Энэ тохиолдолд болохоор том хүн болохоор 31 евро, хүүхэд болохоор 21 еврогоор ордог юм байна. Энэ нөгөө амтны сэг зэмэр хооллдог шүү. Païs devant toi. And you see on the background there is one very special. Энэ одоо тоогрооны гэр бүл дотор нэг хуурамч тоогроо байж гин. Юу хийж байгаа энэ тоогроо донд? Юу ярьдаг юм бол та чаас? Хөлнийх нь хэмжээнд хүрэхгүй нэг жижиг юм. Инээдрүү дахе. Юу ярьдаг юм бол та ойлголцсон болов уу? Alessio, viens ici. Tout de suite. За нэг хүүхэд хашаар орж баларсан. Ээжтэй загнуулсан. Do you know why they are white and not pink? I don't know. I have no idea. This lake will become full of shrimp. The shrimps are pink. So when they eat lot of shrimp, they become pink themselves because of the pink of the shrimp. When it's not the season of shrimp, they come back white again. And during spring and beginning of summer, they are like pink, and during end of summer, they back to. See, they still have little bit of pink. Yes. But they are back to white. Okay. Ямар нарийнхан урт хөлтэй. Тийм дотор хэдэн дугаснууд. Доороос юу түүж идэт байгаа юм бол бүгд толгоон доошоо. Цотолтод байгаа юм хаашийн. There is one big African eagle on the top of that wood. Яст мэлхийнүүд усан амир шаруулахад тод харагдахгүй байна. Царемутай юм би.
Нэгтэй бодсноос өндөр юм байна. Энэ хардаа бид хоёр чи барагчсан гэж боддоо. Has very cool hairstyle. Yes. Baby. Some more? Чино энэ хөөрхөн. Хон тэмээ ганц бүхтэй тэмээ. Ноос нунж байгаа юм байна. Yes. Сэно. Атава кавай. Ня. Кавай. Уус хайгаад байгаа мó да. Уус байхгүй байгаа тэнэ. Намайг уус авчирч болохгүй гэсэн байхгүй юу да. Чамайг хооллож болохгүй гэсэн байхгүй юу да. Гомена. Mais ça c'est des on dirait des chiens. Тэмээ хэрүүл. Zebra. Нүлмэс нь урж байгаа юм шиг тэрэ тамхин чинь юу лээ? Грөөс идэвлүү. Энэхүү сафари парк нь болохоор яг Африкт байдаг сафари паркийг копи паст хийсэн гэдгээр давуу талтай. Яг Францын өмнөд хэсэгт байрладаг учраас цаг уурын хувьд маш дулаахан хуурай. Тэгээд маш өргөн уудам газар нутгийг хамарсан гэдгээр бас давуу талтай байгаа. Тийм ч утгаараа амьтандаа илүү эрхчлөөтэй том уудам газар хүрээг хамардагаараа давуу талтай. Тэгээд бас энэ амьтны үрэлэн яг бишээ. Сафари парк штэ. Амьтны үрэлэн биш сафари парк гэснээс сафари парк болон амьтны үрэлний ялгааг тайлбарлаж хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Зоо парк буюу амьтны үрэлэн болохоор одоо тор буюу кейжэнд байгаа амьтдыг бид нэр ингээд очиж сонирхож хардаг гэсэн үг. Харин сафари парк нь болохоор Африкийн сафари парк гэж байдаг штэ. Яг байгаль дээр амьдарч байгаа амьтд дээр ингээд зочилж очиж хардаг. Яг байгаль дээр хэрхэн амьдарч байгааг нь сонирхож орж хардаг. Яг тийм төрлийн паркийг болохоор сафари парк гэдэг байгаа. Тэгээд би болохоор Вьетнамд аялж байгаа үедээ Вьетнамын Букок арал дээр байрладаг сафари паркийг очиж зочилж харж сонирхож байсан. Тэгээд Вьетнамын Букок дээр байрлажсэн тэр сафари парк болохоор ерөнхийдөө тухайд надад юу гэж санагдчихсан бэ гэхлээр бид нар өөрсдийнхөө машинаар орж харах боломжгүй. Яг тусгай зориултын автобусаар бид нар орж очлоод тэгээд ерөнхийдөө бүх амьтад ингээд лээжэд их хашууд ингээд харах боломжтой. Тэгээ яг бүгдийг ингэж харах боломжтой ч гэсэн
юу санагдсан? Талбай жижиг гэх юм уу? Ингээд хүндээ давуу талтай хүндээ ингээ харах боломжтой хэрнээ амьтандаа айгүй хитрхи жижиг талбайтай юм шиг надад санагдчихсан. Харин энэ Францын өмнөд хэсэгт байрладаг Сижон болохоор байгаль болон амьтандаа ээлтэй харин хүндээ давуу талгүй ингэж байгалийнхаа төлөө хүнийхээ төлөө биш байгалийнхаа төлөө амьтныхаа төлөө хичээж байгуулсан юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл уудан маш том талбай цар хүрээг хамарж байгаа учраас амьтад нь ингээд цөөхөн харагддаг. Амьтдаа ингээд олж харах боломж нь маш хомос байсан. Тэгээд хүнийхээ хувьд тэр том газраар ингээд алхаад айгүй ядарна. Тэгвэл ялангуяа халуун нарна гэдэг бол бүр амар хэцүү. Анхаараа амьтад нь болохоор тэр өргөн удам газар нутагт айгүй гоё байгаа байхгүй юу. Тэгээд ийм надад Вьетнамын сафари парк болохоор хүнд давуу талтай юм шиг санагдаж байгаа. Ингээ бүгдийг нь харах амьтдаа ингээ харах боломжтой. Харин Францын өмнөд хэсэг Сижон гэдэг нэртэй энэхүү сафари парк болохоор амьтантай ээлтэй тийм сафари парк байсан. Тэгээд би Африкт очиж үзээгүй ч гэсэн энэ Сижон паркийг хараад Африкийн сафари парк нэрээ имэйл байдаг болов уу гэдэг бодлоос надад төрж исэн. Арслангийнхаа хэсэг рүү ороод ирсэн арслангаа харах юмсан. I think they are waiting food. Yes, anyway. Yes, you see there is one guy in that car. Yes. Probably will give them food. Yes. Гомдлын мөр хурж ирээд дахиад баагаагаа харж байна. Энэ зоопаркийн ажилт нь хоололж ах шиг байна. Яг л энэ хооч юм шиг муурч юм шиг. Өмнө нь орж ирт ерөөсөө баавга хараагүй болохоор баавга байхгүй юм байна гэж бодоод энэ ч үнэхээр байдаг юм байна. Арслан баавгаагаа харсан. Тэгээд надад энэ сафари парк нь юу юм шиг ингээд өргөн том цар хүрээг хамарч байгаа амьтадтай ээлтэй юм шиг хэрвээ ингээд Африкт байдаг яг тэр зэрлэг яг тэр ориг арсланг нь харсан бол арай өөр байх байхаа тий. Яг энд нэг хулих арсландаа гэдэг байгаа юм шиг л тий. Нөгөө яг ориг байгаль дээр байгаа ан хийж агнж иддэг тийм нэг хямрал гоё арсланг нь харсан бол арай ундаа байх байсан болов уу гэж бодож байгаа байхгүй юу? Яа тэгэхээр энэ дөнгөцийнхэн харлаа штэ хоёр арслан хоолой хүлээгээл байж байгаа жишээ нь. Сафари паркны ажилт нь ингээл тэр хурцгүрзээр ингээл дундаа баагуунда хоол өгж байгаа штэ. Тэгээ тэрийг ингээ харахаар надад ингээд айгу өрөвдөлтэй санагдсан. Яагаад тэгэхээр энэ догшин энэ хямралаг тий аюултай хүнийг ингэж айлгаж явах тий бусад амьтыг айлгаж байх хэвээр энэ хямралаг амьтад ингээд өнөөдөр тижээвэр амьтан шиг болсон байна гэж бодогдоо тэр нь жоох надад харамсалтай санагдсан. Тэгээд бичлэгийг маань хүлээн авч үзсэнд баярлалаа. Бичлэг маань таалагдвал дараарай. Хамгийн чухал нь subscribe барьж намайг дэмжээрэй. Тэгээд бас миний Instagram-ыг дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Өвдөж. Ингээд балкон дээрээсээ бичлэг хийвэл яаж юм? Жохон гадны noise аяг орж ийн л доо. Гэхдээ би чадах чинь нэгээрээ noise-ийг хасаад эдитлэхэд оруулнаа.